За тэгээд Бадар хундаг нуур. Бадар хундаг нуурыг маань байгаль. За тэгэхээр Бадар хундаг нууран дээр цусны цус хавтаа оршдог. Энэ нь болохоор одоо алтан ургийн цусаар тогтнож гэдэг юм уу те сүүн ургийн цусаар тогтнож гэдэг тийм ойлголтууд байдаг бол манай дэлхийд дээр амьдарч байгаа хүн төрөлхтний хувьд бас өөр гэсэн одоо бусад гариг гэрсийн бодгол болоо сонсголуудтай тэнд амьдардаг хүн төрөлхтөнтэй ирлийзчих гэдэг юм уу хурлийзчих тийм байх боломжгүйгээр одоо цус нь тийм ариун дагшин байхаар бүтээгдсэн байдаг. Хэрвээ манай дэлхийн одоо дэлхийд дээр амьдарч исэн хүн төрөлхтөн ямар нэгэн байлгаар харь гаргийн тодорхой сүнслүүдтэй ирлийзчих юм бол жишээлбэл цусаараа ирлийзчих юм магадгүй энэ дэлхий дээр амьдран орших хүн төрөлхтний оюун санаа өөр уурах тархинаас өөр сэтгэлгээтэй гэдэг юм өөр одоо дороотолтой ч гэдэг юм уу те ямар ч байсан энэ хөхнөдөн гариг буюу энэ алтан дэлхий дээр амьдрах тийм хүний тоонд орж амьдрах тийм өндөр оюуны чадамжтай бос тийм өндөр өр зүрхний хайр гэдэг зүйлийг өөртөө агуулж чадаагүй тийм сүнслүүд байх боломжтой. Тийм учраас дэлхий дээр амьдрахч хүн төрөлхтний оюун санаа цусыг ариун дагшин байлгах зорилготой дэлхийн хүн төрөлхтний цусны цусаар тогтнол гэдэг ойлголт нь Бадар хундаг нууртай маань холбоотой байдаг. За тэгээд мөнгөн сарны ам болсон байгаль дэлхий мөнгө цэвдийн эцэд болсон өсөн нүдэн эцэг гэдэг. Ингээд Бадар хундаг нуур маань өөрөө бүхий мөрөн голуудыг, мөнгө цэвдгүүдийг, мөнгөн тайгуудыг, мөнгөн одоо цөмүүдийг гэх мэттэй ингэж бүхэлд нь одоо тогтоон барих чадaltaй байдаг. Байгаль их гэж нэрлээд байгаа чинь явж Бадар хундаг нууртай холбоотой байдаг. Тэр Бадар хундаг нууран дээр ямар урд нь манайхны гэрж үйл хийжсэн 3 жилийн өмнө тэгэхэд бид нар 21 хөх дарихын үйл хийжсэн. Энэ дэлхийд 21 ногоон дарих, 21 цагаан дарих одоо гэж байж шин тэрэн шиг цагаан нь болохоор аршаан булаг тусан хариуцаад ногоон нь болохоор хөвчин тайгаа хариуцаад явдаг бол 21 хөх дарих нь төрөн хариуцж явдаг. Хөх Монголын төрийг хариуцж явдаг. Төрийн оюун тунгуудыг 21 дарихаар бэлэгдэж Бадар хундаг нуурын буюу тун тэнгэр хайхан дээр бид нар 3 жилийн өмнө тагчижсэн. За энэ удаад ч гэсэн мөн бид нар одоо Бадар хундаг нууран гэж дахингаа дэлхийн тусгаар тогтнол, байгаль эхийн тусгаар тогтнол, цусны тусгаар хамгаалах сэргээх үйлдэл багшлах үйлдэл. За дараа нь хар зүрхийн хөх нуурыг сагсан хан хэмжээний нуурын тусгаар тогтнол, тархины тусгаар тогтнол. Өөрөөр хэлбэл дахиад тархины тусгаар тогтнол. Хүн төрөлхтөн зориулсан тодорхой үнэн гэж зүйл байдаг. Хүн төрөлхтөн үеийн хүн төрөлхтөн зориулсан онлууд гэж байдаг. Гүн ухаанууд гэж байдаг. Шашнууд гэж байдаг. Тэр бүгдийг харьжуулахгүй, хооронд нь хольж тогтохгүй, мөн үн цэнэгүй болгож ингэж гажуудуулж гуйвуулахгүй, мушихгүй. Тийм байх ёстой юутэй байдаг. Үйлийг тарих. Тийм байх үйлийг нөгөө юу гэж байгаа? Тархин гэрийн тархины тусгаар тогтнол гэж хэлж байгаа маа. Юу болоо явчих вэ? Үйл хэлсэн юм уу?